Сайн байцгаана уу Java сонирхогч залуучуудаа Java-гийн 21 дахь видео хичээлээ хүргэж байна. Энэ удаагийн хичээлээр хоёр хэмжээст матрицыг Java дээр хэрхэн үүсгэх талаар үзье. За та бүхний харж байгаа A, B гэсэн хоёр матрицыг Java дээр үүсгье. За мэдээж хэрэг хамгийн түрүүнд матрицынхаа төрлийг тодорхойлж өгдөг байгаа. За A матриц маань хоёр хэмжээст болохоор хоёр дөрвөлжин хаалт тавиад матрицын элементүүдийг бичиж өгнө. За эхний мөрний элементүүд маань 1 2 3 4. За удаах мөрний элемент маань 5 6 7 8 байна. За хоёр дахь мөрний элементийг тодорхойлохдоо таслал тавиад угалзарласан хаалтан дотор бичиж өгдөг байгаа. За энэ мэтчлэн та хичнээнч мөр бүхий матрицыг тодорхойлж болох юм. За үүнтэй адилаар би B матрицыг тодорхойлъё. За B матрицын маань эхний мөрний элемент 1-ээс 3 хүртэл тоо байсан. За хоёр дахь мөрний элемент нь ганцхан 4 гэсэн тоо байсан. За удаах мөрний элемент нь 5 6 7 8 гэсэн тоо байна. За би матриц хэвлэх хэрэглэгчийн пункт тодорхойлчих гэж бодлоо. За хэвлэл гэсэн хэрэглэгчийн пунктыг энэ тодорхойлоод өгчий. За гаднаас орж ирэх функц маань зүйл маань гэх юм бол интежер төрлийн за ямар нэгэн x матриц орж ирнэ. За орж ирэх матриц маань хоёр хэмжээст байх юм. За матрицын элементүүдийг гүйлгэхийн тулд мэдээж бид нэр давтах хэрэгтэй. За матрицыг ер нь давтахдаа хамгийн түрүүнд мөрөөр нь давтдаг байгаа. За мөр маань тэгээс эхэлнэ. Мөр маань дурын x матрицын уртаас бага байх юм. За мөр маань 1-1-ээр нэмэгдэнэ. За дахин давтах үйлдэл зарлаад энэ удаа багнуудыг гүйлгэх юм. За баг нь маань тэгээс эхэлнэ. Баг нь маань за дурын x матрицын дурын мөрийн урт хүртэл гүйнэ. За мөр маань 1-1-ээр нэмэгдэнэ. За элементийг хэвлэе. За дурын x матрицын тухайн мөрдөх, тухайн багандах элементийг хэвлэчихье. За хэвлэснийхээ дараагаар хойноос нь 2 спейс авчи. За нэг мөрийг хэвлэж дууссаны дараа дараагийн мөрийг хэвлэхийн тулд бид шинэ мөрнөөс эхлүүл илүү зохимжтой. Тиймээс энэ шинэ мөрнөөс эхлүүлэх команд хийчихье. За шинэ мөрнөөс хэвлэнэ гэж. За тодорхойлсон хэрэглэгчийн функцээ ашиглаад A, B матрицыг хэвлэе. За энэ ингээд хэвлэвэл илүү тохиромжтой юм шиг байна. Юу вэ гэхээр эхний матриц гээд за хэвлэл гэсэн хэрэглэгчийн функцээ дуудаад A матриц оноогод өгчий. За хоёр дахь матрицаа хэвлэе. За хэвлэл гэсэн функцээ дуудаад B матриц оноогод өгчий. За жишээ програм ажиллуулад үзье. За та бүхэн харж байгаа эхний матриц гээд эхний матрицыг хэвлэсэн байна. Хоёр дахь матриц гээд хоёр дахь матрицыг хэвлэсэн байна. За зарим хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа гэвэл хамгийн дээдлэлтэй л хоёр хэмжээст матриц байдаг гэж ойлгоод байдаг. Гэвч Java дээр та хичнээн хэмжээс бүхий матрицыг тодорхойлж өгч болно. Жишээ нь 3 хэмжээст матрицыг тодорхойлъё гэвэл 3 дөрвөлжин хаалт тавиал хойноос нь элементүүдийг тодорхойлоод өгчдөг байгаа. За энэ мэтчлэн 3 4 5 ер нь хичнээн хэмжээс бүхий матрицыг тодорхойлж болно. За та бүхэн 3 эсвэл 4 хэмжээс матрицыг тодорхойлж үзээрэй. Ингээд найз нөхдөдөө бас энэ хичээлийг шеэр хийгээрэй. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.